50 сая уу? 120 сая уу? Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Монголын үндэсний дотроо. Та ердөө 550 994 төлөөд 3 төрлийн дөрөвдий эзэмхати 642 литрээр оролцсон. Бургаас 6 төрлийн хонжуурын эзэн болох боломжтой. Тохирол даваа авиг баасан гараг бүр 17 цаг 50 минутаас Синийг телевизээр явагдана. Та өөртөө барилах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил. За үзэгчдээ үндэсний лотерей эхлэхэд бэлэн боллоо. 1 дахь, 3 дахь, 5 дахь өдрийг надтай хамт тэсийн ядан хүлээдэг хүмүүс их олон болсон баг. Нэмэгдэж байгаа баг. За ер нь бол тэгээд давлгаа нэлээд сайн явах байхаа гэж бодож байна. Өнөөдрийн миний тоо бас л яг адилхан 0624 гэдэг тоогоо авцсан байгаа. Тоогоо бичсэн. Одоо тасалбараа авцсан. Тэгээ би түрүү энэ албаны хүмүүсээс асуусан. Ерөнхийдөө би энэ 0624 таарчвал ямар мөнгө авах юм бэ гэсэн чинь ийм юм байна. 500 дахин үржүүлэхээр зэрэг 500 төгрөгийг чинь 500 дахин үржүүлэх төр зэрэг юу болж байна? 2 сая 500 мянган төгрөг. 250 мянган төгрөг. За 250 мянган төгрөгөөс 40% татвар авахаар зэрэг 100 мянган татварт улсад очих нь шүү дээ. Миний Азийн 40% нь улс авах нь байна. За үлдсэн 60% нэхээр 150 мянган төгрөг яг миний карманд бэлнээрэл орж ирэх юм байна да. За гих мэтчлэн өөрсдөө үржүүлээд бодоод үзээрэй. За ингээд олон зүйл нуршилгүйгээр 4D 3 дугаар зэргийн хонжуурын 4 тоог бүгдээрээ хамтдаа гаргаж ирцгээе. Нийтдээ 40 бөмбөлөг маань бэлэн тэгээс 9-ийн хоорондох. За ингээд 40 бөмбөлөг урагшаа. За өнгөрсөн 5 дахь өдрийн нэвтрүүлэг дээр энэ машинд маань жоохон гацалт үүснийг үзэгчд маань санаж авах. Тэрийгээ бид нэр зассан байгаа. За хамгийн ихний тоо 1. За 1 гарч ирснээр би ингээд жагсаадаас гарч байгаа. За бусад хүмүүстэй бас боломж олохгүй гарчиж байгаа шүү дээ. За дараагийнх нь 2 дахь тоо. 2 дахь тоо. Та 4D хонжуурт хэрвээ 4D-гээр тоглохыг хүсэж байгаа бол 4D маань юу вэ гэхээр зэрэг за түрүү байж байгаарай. 2 1 2 1 2 4D маань юу гэхээр танд 3 боломж олгоно. Тэгэхээр надад бол одоо 2 боломж үлдсэн. 0624 гэсэн энэ тоогоор би дахиад 2 дугаар зэрэг болоод 1 дугаар зэргийн одоо хонжуурт бас тоглох юм байна. За дараагийнх нь хаваа тэг. За миний хүсэлээсэн тэг чинь бол их хойно гарч ирлээ. 1 2 тэг. Дандаа баг тоонууд гарч ирж байна. Дандаа багууд нь гарч ирж байна. Дандаа багцуулна. Найр хасаа наадам дүүгээсэй гэж тэгээд нэгээс эхэллээ дээ. Хэрвээ та яг ийм тасалбартаа бол энийг ерөөсө хайж болохгүй гэдгийг та бүхэндээ хэлэхэд тун таатай байна. За 12 1202. За хэрвээ та 4 дугаар зэргийн машин маань бол автоматар зогсох хэрэгтэй юм байна. За 4 дугаар 4D-ийн 3 дугаар одоо зэргийн хонжуурт хэрвээ та сая анхаарлаа хандуулсан бол 1 2 тэг 2 гэсэн тоог хэрвээ та бүгэлж одоо тасалбараа авч бооцоогоо тавьсан бол таны бооцоо одоо 500 төгрөгөөс дээшээ байна. Тэгээд 500 дахин үржигдэх нь байна. 12 сарын 2-ны өдөр төрсөн хүүгийнхээ охиныхоо төрсөн өдрийг хийсэн бол тэгэл та. За дараагийнх нь 2 дугаар зэрэг 4D 2 дугаар зэргийн хонжуурын машиныг ажилуулах гэж байна. Нийтдээ мөн адилхан тэгээс 9-ийн хооронд 40 бөмбөлөг энд байгаа нийтдээ. За ингээд 0624 гарах нь үгүй бүгдээрээ хамт харъя. Тэгээ би бас өөрийнхөө тоог харж байгаа. Та бас өөрийнхөө тоог харж байгаа. За ингээд 40 бөмбөлөг уршаа. За хамгийн ихнийх нь 2 дугаар зэргийн хонжуурын машинаас хэрвээ таны бооцоо тавьсан тоо гарч ирэх юм бол таны бооцоо 1000 дахин үржигдэх юм шүү. 500 чинь тэгэл 500 мянган төгрөг болоод явах нь шүү дээ. За тэгээд тэр 500-ийг чи 200 мянган улсад ороод 300 мянган таны харна. За 2 гарч ирсэн. Дараагийнх нь 6 байна. За энд бол яг 5 орцсон байна. Гэхдээ 5 амжилттай гарч ирж чадах нь үгүй бүгдээрээ хамтдаа харъя. За 5 бол гараад ирэх юм байна. 5. За 2 6 5. 3 дугаар зэргийн хонжуур, 2 дугаар зэргийн хонжуур, за мөн 1 дугаар зэргийн хонжуур энэ дөрвдий бол бүгдөө яг адилхан зарчмаар явагдах байгаа. За 4. Миний тоон дунд байгаа юу? Байгаад юм байна.
За хэрвээ та 2 6 5 4 2 6 5 4 тэнд бол дандаа багчууд гарсан бол энд бол дандаа 2-ыг 9 тооцох юм бол тэгэл дундчуул бүгдээрээ гарлаа да. За одоо дөрөвдгийн 1-р зэргийн хонжуур. 1-р зэргийн хонжуураас таны яг дарааллын дагуу таасан тэр 4 тоо гараад ирэх юм бол хэд дахин үржигдэнэ гэж 500 төгрөг тавьсан бол 2000 дахин үржигдэхээр чивлээ сая. Сая төгрөгтэй болох юм шиг. За яг адилхан 40 бөмбөлөг бий. Тэгээс 9-ийн хооронд. Би бол одоо нэг тактик барьж байгаа. Та бүхэнд өөрийнхөө тактикийг хэлье. Ингэж байхгүй байхгүй. Энэ зөв ч юм уу буруу ч юм уу миний тактик бол энэ нэвтрүүлгийг хөтлөх энэ хугацаанд ерөөсөө энэ 0624 гэдэг тоогоор л ороод ирж байгаа. Дөрөвдий дээр. Өөр тоо ерөөс баг. Тэг яах нүггүй юу? Энэ болохоор миний төрсөн өдөр байхгүй. За 9 төрсөн өдрийг маань ингээд бас энэ үндэсний лотерей тоглож байгаа бүх үзэгчд маань мэддэг боллоо шүү дээ. Тэгээ дараа жилийн 6 сарын 24 гөөмө хол байна да. За олон юм ярьж байгаа хооронд тоонууд гараад ирсэн. 9 гараад ирсэн, 6 гараад ирсэн, 5 гараад ирсэн байна. 9 6 5. За хамгийн сүүлийн тоо тэг. Яй. Тэг. За ингээд дөрөвдий хэрвээ тоглосон хүмүүс байгаа бол 3 удаа оролцоод би лав байсангүй. Гэхдээ дараагийн 7 хоногт дахиад би 0624-өөр оролцох болно. Та бас ямар тоогоор оролцох юм байгаа. Жишээлбэл би түрүүн тэрийг хамгийн ихнийх буюу 3 дугаар зэргийн хонжуурын машинаас 1202 гэдэг тоо гараад ирж байгаа бол хин нэгний төрсөн өдөр байж болох. 29 хэд үлээд 54 билүүд 9 баха энэ. Биш 6 26 54 машины дугаар байж болчих тий. Энэ одоо юу юм 96 50. За бас л одоо машин хэрэгний дугаар байж иж болох юм байна тий. За одоо дараагийнх нь 50 сая төгрөг хожно. Хэрвээ та 6 тоог эндээс гарч ирэх 6 тоог зургуулынгийн дарааллын дагуу тааж чадах юм бол гэж. За энд нийтдээ тэгээс 9 хүртэлх 6 игнэ бөмбөлөг байгаа. Энд нийтдээ 60 бөмбөлөг бий. Эндээс бид нэр 6 бөмбөлгийг нь гаргах болно. За ингээд танд хэрвээ та 6 дэгээр тоглож байгаа бол амжилт хүсье. За хамгийн ихний бөмбөлөг хамгийн ихнийх нь оба 2 хамгийн ихнийх нь 2 жакпот 50 сая. Да хэрвээ яг дарааллын дагуу зургуулынгийн тааж чадах юм бол шүү дээ 50 сая төгрөгийн эзэн болно. За дараалал нь бас их өөр байгаа. Эхний 5-ыг мөн сүүлийн 5-ыг ингээд яг дарааллаар нь тааж чадах юм бол хараад үгүй. Сая 500 мянган төгрөг хожиж шүү. За эхний 4 сүүлийн 4-ыг дарааллын дагуу тааж чадсан байвал 150 мянган төгрөг. За эхний 3 за мөн сүүлийн 3-ыг дарааллын дагуу таацсан байгаа бол 15 мянган төгрөг. За энэ 3-ыг яг та одоо зэрэгцүүлээ таацсан байгаа бол 15 мянган төгрөг олж гэнэ шүү. За намайг ярьж байгаа орон зөндөө олон тоо гараад ирсэн шүү. 2 1 4 1 яасан баг тоонууд вэ те? 2 1 4 1 21 41 энэ хэд вэ? 6 61 гараад ирэх юм шүү дээ. Тэгвэл бас сонь тохиолдол болох гэдэг. 21 41 61 дандаа тэгш тоогоор эхлээд тэгээд ихтэл туг ойрхон төгсөө дөө. Тэг. За энэхүү 6 тоог та яг дарааллын дагуу таасан болвол 50 сая төгрөг нийцэн болох нь дээ. Сайн тэмдэглэж аваарай. 21 41 60 нэг ч мөн төглөөдөө. За ингээд өнөөдрийн буюу ер нь манай үндэсний лотерейн хамгийн оргил үе эхлэхэд бэлэн болж байна. Энд нийтдээ 1-ээс 42 хүртэлх 42 бөмбөлөг байгаа. Энэхүү 42 бөмбөлгийг та одоо энд гарч ирэх 7 бөмбөлгийн таасан байх ёстой. Гэхдээ 6-гийн эхний 6 бөмбөлгийг яг зургуулынгийн янзын сайхан дараалал харгалцахгүйгээр таах юм бол та 120 сая төгрөгийн эзэн болно. За ингээд маш ажиллаа. 42 бөмбөлөг уршаа. За бөмбөлгнүүд гарч ирж байгаа хооронд бас нэг дэлгэрэнгүй мэдээллийг өгнө. Яг иймэрхүү хуудас байгаа шүү дээ. Хуудасаа үзэгчд маань сайн хараад аваарай. Ийм хуудас байгаа.
Оо эн чинь ингээд тэгээ хамгийн гол нь нөгөө борлуулагчаас өгсөн тасалбараа ерөөсөө хайж болохгүй. За хамгийн ихний тоо 16. 16. Тань дахиад хэлье. Энэ 42 бөмбөлөгний ихний 6-ыг та дараалал харгалзахгүйгээр шүү. Та чадвал 120 сая төгрөг таних. За та 5 бөмбөлгийн дараалал харгалзахгүйгээр таагаад инээцэн сууж явах юм бол энэ бол 900 мянган төгрөг. За 4 бөмбөлгийг дараалал харгалзахгүй таачвал 20 мянган төгрөг. За 3-ыг бол таах юм бол урмын хонжуур байгаа. Энэ бол 10 мянган төгрөг байгаа. За наан ярьж байгаа хооронд зөндөө олон бөмбөлөг гараад ирлээ. 16, 3, 36, 39. За энэ дөрвийг та дөрвөлнгийн таацсан байгаа бол хэдэн төгрөг вэ? 20 мянга. За 42. За энэ бөмбөлгийг та энэ 5-ыг тавуулангийн дараалал таацсан байгаа бол та 900 мянган төгрөгтэй болсон. Дараалал харгалзахгүй гэдгийг дахиад хэлье. За хамгийн сэтгэл зовлуулсан тоо бол 31 байна. За одоо бонус бөмбөлөг. 7 дахь бөмбөлөг нийтдээ 25 бөмбөлөг гаргах байгаа. Энэ бонус бөмбөлөг 37. За 30 оронгууд ширүүн байна да. 36, 39, 31, 37. Хэрвээ 37 гэсэн энэ бонус бөмбөлгийг оролцуулахгүйгээр энэ 6-ыг зургуулангийн таацсан бол та 120 сая төгрөгийн эзэн болно. За хэрвээ энэ 6 бөмбөлөгнөөс бонус бөмбөлөг орохгүйгээр энэ 6 бөмбөлөгнөөс 5-ыг нь таагаад бонус бөмбөлөг нэмэгдээд ингээд 6-ыг таацсан байх юм бол та хэдэн төгрөг хожно гэж бодож байна. Бас чамлахаар чангатдаг. Энэний чинь 40% нь татварт явна гэхээр зэрэг 4 сая 800 яваад өгөх юм а да. Зөв үү? Тийм байна. За тэгэл бодож те. За ингээ өнөөдрийн нэвтрүүлгийг хүрээд өндөрлж байна. Таныг Азийн тэнгэр эвэх болтугай ингээ 1 дахь 3 дахь 5 дахь өдөр болгоны одоо орой 5 цаг 50 минутаас Сэнийг телевиз дээр тааруулаарай. За яг энэ хүү тохирлыг үзэж амжаагүй хүмүүс байвал маргаашийн 11 цаг 50 минутаас Сэнийг телевиз дээр тааруулаад өөрийнхөө бүгэлсэн тоог дахиад нэг хараад авахд чеклээд авахд гэмгүй баха гэж бодож байна. За ингээд баяртай. Танд амжилт хүсье. 50 сая юу? 120 сая юу? Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Монголын үндэсний дотроо. Та 550 994 төлөөд 3 төрлийн дөрөвдий Змади 642 лотроод оролцсон. Бурбас 6 төрлийн хонжуурын эзэн болох боломжтой. Тохирол даваа тавг баасан гараг бүр 17 цаг 50 минутаас Сэнийг телевизээр явагдана. Та өөртөө байрлах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил.